хүмүүстэйгээ хамт 20 бугтын даваа гэдгийг өвөр вэлд төр буудаллаад байхад нь нутгийн зарим жудаггүй залуус заалам зугаа та энэ шиг наадамд намхайг үнэхээр дийлнэ гэж бодож байгаа бол тэр том чулууг дийлнэ гэсэн үг шүү дээ. Гэхэд нь Ламзав Арслангийн хоршоор буцалж үзээд алтандаа хөө гэд гинт ухсхийн шуд дайрч томоо авдрын чинээ чулууг өргөж өгсөд давааны өдөө яваад өгтөн хамч авсан улсууд их ч сандралдан гайхаж байсан гэлцдэг. Тэгээд тэр том чулуугаан өргөж өгсөөр Ламзав Арслан 20 бугтын давааны нэлээн дээр ингэрт аваачиж тавьчихад буцаж ирэхдээ уг нь би энэ чулууг давааны орой дээр гаргая юу гэж бодсон юм. Даанч барсангүй дээ. Намхайч уг нь энэ чулуутай ч зүйрлэмгүй хэцүүлдэ. Тэгэхээр би намхайг ер нь дийлэхгүй юм байна дөө гэж байсан гэлцдэг. За үнэхээр Ламзав Арслан тэгэхэд сэтгэлдээ намхайг ер нь дийлэхгүй юм байна гэж гонсойж байсан юм уу бүүмэд. За ямар ч л байсан Ламзав Арслан бол намхаа аваргыг бүр ид гарч ирж байх үед нь юу 1893 оны 7 хошуудан шиг наадамд аваргыг заан салтай байхад нь нэгэн удаа хаяж төрүүлж байсан ийм халахын домог түүхт өгөөд тэр 20 бугтын давааны энгэрт аваачиж тавьсан тэр чулуу нь одоо хүртэл тэндээ байсаар байдаг юм байна лээ гэсэн ийм нэгэн домог байдаг. За үзэгчтэй манай нэвтрүүлгээр биш дээрээс үргэлж байна. Намрын дулаахан нар ээсийн өдрүүдэд тамирчид бэлтгэл сургуультай гарч, бэлтгэл сургуулийн өдрөөс өдөр чангарч. Үнээс гадна тамирчид маань бас өөр хоорондоо эр хүний хээгүү сайхан сэтгэлээр буйрхиж нөхөрлөж дасцгаасан. Тэгээ ингээ манай нэвтрүүлд 10 тамирчин үлдэнэ. Тэгээд ер нь хасахад бол их л хэцүү байдаг юм байна. За энэ ч яг уу ингээ нэвтрүүлгээр үргэлжлүүлье. Манай оролцогчид Хаан хүнс компани үйлдвэр дээр ирж бууз банж хэрхэн үйлдвэрлэх үйл явцтай танилцж ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Монголчуудын болгоод бууз Хаан хүнс рүү орохоор явж байна. Хүнс үдээ аж ахуй бандаа манай компани хувьд гэх юм бол 2002 оноос хэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. 2002 он анх 16 оны бүрэлдэхүүнтэй хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех нэгдэж байсан бол өнөөдөр 180 ажилчинтай үндэсний шилдэг үйлдвэр болтлоо өргөж хөгжиж ажиллаж байна. Та бүхэн бүгдээрээ мэддэг ба хаан бууз, гэр бүлийн бууз, айлчин гийчин бууз, мөн дагалдах баяшнууд. За тэгээд хагас боловсруулсан ялгсан ангилсан мах зэрэг олон бүтээгдэхүүн манайх үйлдвэрлэдэг. Энэ бол манай үйлдвэр болохоор зэрэг юу бууз үйлдвэрлэлийн хэсэг, баяш үйлдвэрлэлийн хэсэг, бүргэлдэхүүн системийн хэсэг, савлгааны хэсэг, сонгоны хэсэг, мөрөл зуушны хэсэг гэдэг ийм хэсгүүдээс бүрддэг. За одоо энэ бол одоо манай баяш үйлдвэрлэлийн хэсгийн үйл ажиллагаа юм. Дөрвөн автомат машин дээр цаанаас нь тодорхой хөлнүүд нь одоо энэ стенд дээр өгөгдчих. Энийн дээр ингээ баяшаа үйлдвэрлээд гардаг. Энэ дээр бол зөвхөн өргөгч нар юу баяшны ахлах ийм хүмүүсийн дээр ажиллаж явах юм байна. Энэ хэсэг болохоор манай хэсэг багчнаас энэ ч болохоор өдөртөө болоод яг юу 24 чимхэгч яг ингээ суугаад ажиллана. Гараар гарч чимхэн бүгд бол гараар
Яг тэгэхээр зэрэг бууз ер нь бүтээгдэхүүн чинь нэг гараараа хийсэн л манай монголчууд дуртай байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг бүх бүтээгдэхүүнүүдийг гар аргаар хийж гэж явуулдаг. Махыг бол дандаа гараар базарт бүх юм бол энэ болохоор зэрэг манай юуны өргөлтийн хэсгүүд байж байгаа. Тэр хоёр камераны болохоор баяшны баяшуудад бүтээгдэж явна гэсэн үг. Энэ тул болохоор зэрэг юу буудлууд үлдээж явдаг. Бууз болохоор зэрэг яг энэ перрон өргөгчөнд төлөвлөхгүй болохоор зэрэг хагаралт өгöd идэг байхгүй. Яг л дотор талын махны хэмжээ нарай их байдаг учраас. Тэгээ ингээ бууз бол яг ингээ одоо энэ чинь бол манай айлчингийн чинь бууз явж байна. Айлчин бууз явж байна. Айлчин бууз ингээ хөлтөлтөнд орцсон байж байна. Ер нь 18-аас 25 юм хөлтөлтөж явна. Энэ одоо нийтдээ ингээ хэдийг зэрэг хөтөж шүү дээ. Хэдэн тооныг тоос гэх. Тоон ширхтэр гэх юм бол яг нэг өтөр хөлтөлтөндөө устсаар зэрэг 23,000 ширхт орж авдаг. Хүчтэн эрчүүдийн хувьд хүч чадлын бэлтгэлийг хийхээс гадна нарийн чимэглүүр ажилд хэр авьяастай болохоо харуулсан юм. Тэдний хувьд гэрийн сайн эзэн гэдгээ харуулж хаяаж болов амттай сайхан бууз хэрхэн чимэгдэг болохоо үзүүлсэн нь хөгжилтэй бас өрсөлдөөнтэй тэмцээн болсон юм а. Одоо ийш ингээд орж бууз чимгэх гэж. Дөрвдөө зөвхөн бууз чимгэн. Хугацаа 2 минут. Хугацаа ихэд командаар хугацаа явна. Дуус командаар дуусна. За орч. За. Юу бууз гэдэг чинь бол урлаг юм байна шүү дээ манайхаа. За тэгэл хомоо гэстэй цагч яа. Ингээд сонгон ажилладаг байжээ. Ахын асаач надад. Зургаар мах хэрэгтэй. За тэгээд хомоо. За 10 секунд гэж шүү. За манай стандартад бол яг тэнцгэр тийм юм аа. Тийм учраас би энэ 4 оноо өгч байна. За ганц. Бууз санлаг. Санлаг. За санлаг 4 шиг 5 шиг бууз ч өгсөн байна. Энэ бол одоо манай стандарт цаахан бай. Тийм учраас би энэ бол одоо 2 оноо өгнө. Айтайхан чимгсэн шүү. Бодлоо тэр 3 шилдэг. Энэ дотроос одоо манай чимгэлтэнд бол энэ их өгч авчижээ. Гэтэ энд ингээд замдраад явуулсан. Энэ хоёр нь бол ерөөсөө манай тэнцэх бол ажилласан. Ингээд чимгэд үзсэн. 3. Баярлалаа. Яг эндээс яваад их нь бол их хайтар хийж. Наа чи энэ түг ингээд задраад авчихсан. Хэмлээ. Амар заяа. Хоёр байна. Хоёр бууз. Тийм. За дараагийн дөрөв. За. Хөл.
бол одоо энэ 3 оноо ёо. Энийг гүйцэж. Ийм. Хоёр гоо. Хай жах. Хоёр оноо доо. Өржин Баатар. Үржин Баатар. Баатар 3 маш их бодож байсан. Хоёр оноо өгч. За, энэ бол зарайч. Айгаа гомаа. Бүрд авах. 3 давх 3 ш. Хавчээ. Сайн ч бичээ явах чинь. Энэхт их ойролцоо болжээ. 4 оноо өгч. Амралтын цаг яламгаар. Кэнэг сав болох игээд юусэн маханах. Дөрвөн бууз. За мөхөтрийн бууз ус. Энүүдийн хайтар болжээ. Сүүлийн 4 оноо. 3 шиг бууз. Энийг ус. Аюу дайч. Аачих байж гэсэн. Орон бодсонтэй. Эрдэнэхөө. Энд 5 оноо бий. Аа, түшин. Энэ хоёроо гоё. Их яараа, сүүлийн 3 жиг яасан. Яа. Энэ хурлаж байгаа хатад. Хурд на хат заалахгүй. Гурван шиг бууз байна. За чанарын удаад хүмүүс харьцангуйр хамаагүй өдөр чанартай байна. 5 оноо өгч. Өөр саваа суу байх. Батбаатар юм байна. Гурван буузаа. За хоёр оноо өгч. Эрүүл мэнд спортыг дэмжигч Monfresh. За манай тэмцээнд эхний 3 байрт оролцсон хүмүүсийн нэрийг танилцуулъя. 1-р байрт нь Батхүрл 8 оноотой чанар болсон байсан. Энэ 3 бол гуруула 8 оноотой байсан. Тэгээ эндээс нь чанараар нь үнэлсэн шүү заа юу. За 2-р байрт нь Эрдэнэ биш Буян мөнх. 3-р байрт нь Эрдэнэхүү. 3-р байрт нь Эрдэнэхүү. За тэмцээний журам ёсоор хамгийн сүүлд орсон үн нь Амар Заяа. За манай компани сонгоны хэсэг дээр сонгон хөвчгчээр ажиллана. Хэдэн сар ажилласан бэ? Баг уужраа. 1 сар. Амар Заяа хоёулаа сонгоны тасал руу явнаа. За би ч одоо сонгогчээс өмнө уулчин да.
За, манай сонгны хэсэг энэ байгаа. Маск дорд юм маск. Маск тарна. За, хоёр зазуур ингэж юу оцсон юм ярьж байгаа. За, тэгээ дөрөв зазуур хоёр тавтай барьж байгаа. Тэгээд тавтан сүнэ. Аймар. Шууд орж ирээд өгөөс. Нүднээс нүднээс аа. Энэ нэг юм уу? Нэхгүй. Нэг ингээд биш. Ингээ. За ингээд эндэрс одоо ингээд. За тийм барьж байгаа тавтандаа жижиглээ. Ууц байж тэр сонгоо. Тэгээд энд том давтчихсан бол те ууц сонгоны хөрхийг цоод авсан тийм үү? Үнэхээр нүд бол аймар болж байна. Яа чи чаддаг вэ? Яа бууз чимэгч үгүй одоо нэрээ үнэхээр юу гарч ийн л да хор гарч ийн л да. Яа вистэ бууз чимгэж гурилж илдэж үзээг буудтай тал дээр бол бус тоолн дээр бол хийж бууз хуушуур дээр л өстө чаддаг байхгүй. Ганц чаддгүй юм байна. Сонгогчуд үнэхээр амар юм. Эхлээл орсон ч нүд даргаал ингээ нөөмс хойжол. Тоолох шөөргөд байгаа юм шиг байна. Сүүлдээ тэгээ дасаад ирж шít. Айгуу. Гэтэ удаа ингэж тавьчихна гэж байна. Хэцүү байна. Гэр хүн гэдэг дуунд бол хүмүүс их дуртай л да. Тэр үнэхээр одоо үг нь бол гайхалтай л да. Тэрэнд одоо ер нь эр хүнд байх ёстой чанарыг бол ер нь уран сайхан гоё одоо шүлэг яруу найргийн аргаар хэлсэн үг шүү дээ. Чухам үннийг цөөн үгээр хэлдэг тийм ээ. Их олон юм яшаад байдаг. Чулуу шиг хатаач өөрийнхөө сэтгэлтэй гэж байна тийм. Хатуу эрдүү юм шиг эр хүн тийм харагдавч тийм дотроо уйлж яадаг. Ер нь эр хүн чинь нэмэгдэж яг цаг дээр бас уяхан хүмүүс байдаг ш. Тэгэл чинхүү хайрын хэцсэн альнд чангасан сэтгэлийн зөөр үнэнд хүрдэг гэдэг чинь бүх одоо тэр хэцсэн альнд чангасан сэтгэлийн зөөр үнэнд хүрдэг гэдэг чинь тэр үнэнд хүрэхийн төлөө тэр чанд хатуу байдаг гэдгийг хэлсэн байдаг тийм. Ингэрийн налхад удаахан уул гэж хан уул гэдэг шиг одоо эр хүн гэдэг чинь тийм ээ халамжтай, дөшгтэй тий. Тэгээд өөрөөсөө намхан ээжтэй өнсөлөхтэй таныхаа хайрыг даахгүй гэж би шимширдэг гэдэг чинь ижигийн хайрладаг гэдэг чинь. Ерөөсөө тэр дуу тэргээрээ утгаараад энэ дууг алдан түмэнд их хүрсэн байх гэж би боддог л да. Бас дараа нь бол бас одоо их сайхан дуу би дуусан. Тэр бол одоо гоолтай Алтай чуулган оюун цэцэг дуусан их сайхан дуу байдаг л да. Тэрийг дараа нь би бас дууч дуулсан. Тааны хөх харчуд гэх тэн дээр бас одоо манай Монгол ирчүүдийн бас их сайхан бүх зүйлсийг харуулсан тийм сайхан өгтэй дуу байдаг Өвөрбаатарын их мэтлэнтэй нэг олонч дуу байдгүй дээ. Иргэний тухай дуу тийм ээ. Тийм юм да. Орон бүтээлийн хувьд тийм. Ер нь бол ингээд эр хүний тухай дууг дуулаад ингээд харж хахад эр хүн гэдэг чинь тий бас ингээд өөрийнхөө тухай сайхан үгтэй дуулж хахад улам хиймрэн сэргдэг тий. Улам ингээд өндийгээд бас нэг цээжин тимээгээд нэрээ ирчүүд бид нар чинь ийм шүү гэсэн юм багттай байдаг. Тэр хүнийг одоо эр хүчүүдийг одоо сүүлүүд ч бас нэг гэр бүлээ авч чадахгүй ч гэдэг юм. Сүм бүсийн зүйлээр хэлхээсээ илүү эр хүнийг бас жаахан ингээд урам өгч тийм ээ. Сайхан үг хэлж, сайн чанарын хэлж, ер нь хүнд бол тийм байх хэрэгтэй. Сайн хэлж жаахан дүүлгэж үндэж, эргэжүүдийнхэн бас хиймрийг сэргээж байх хэрэгтэй болов уу гэж би боддог байна. 21 аймгаас бяр чадлаараа шалгарч үлдсэн шилдэг 14 хүчний нэг болох 15 дугаартай Эрдэнэтийн хувьд хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар нэвтрүүлгийг орхиж байгаа боловч тэрээр нэвтрүүлгийн туршид маш сайн оролцож бусад залуусаасаа дутгааргүй амжилтыг харуулж байсан юм. Эрдэнэтийн бөөр нь өвдсөн. Ингээд бид
Нарийн шинжилгээ хийлгэснээр одоо эмчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дүгнэлтэнд бол Эрдэнэ хот нь цаашид энэ шоу тэмцээнд оролцож одоо бэлтгэл хийх боломжгүй болсон байна. Тэгээд эрүүл мэндээ цааш сайн үзүүлээд эрүүл болоод цаашдынхаа бэлтгэл сургалтаа сайн гэрээ. Эрүүл Монгол хүн та бие бодорой. Эрүүл Монгол хүн та бие бодорой. Урдны юм юу гэсэн юм тий? Урд нь ер нь өвдөг ус. Гэтэ ойр өвдөг гайг ус юм. Тэгээ сая ер нь жоох ачаалттай болдог. Тий, хүнд бэлтгэл ороод ирэхээр тийм ээ. За. Ер нь үдсэн бол ер нь өөрийгөө хэр амжилттай оролцоол гэж бодож байсан бол. Нэг 10-т бол орчихсон гэж бодож. Эхний 10 шалгараад сайхан оролцоол гэж. За одоо тэгээд ер нь үлдэж байгаа тамирчдаа хандаж хэлвэл юу гэж хэлэх вэ? Тэ. Бүгдээрээ сайхан оролцоод сайхан өрсөлдөөд тэмцэлдээсээ тэгээд биеийн сайн халааж, бие халаалтаа сайн хийх бол бэртлэгийн плаф гэж. Хоёр багш их сайхан сэтгэл санаагаар маш сайн дэмжиж бэлтгэл хийлгэж хэлсэн та. Ер нь бол нэгцэн халирын шантрын гэдэг бол мэдэхгүй байна уу? Ийм сайхан багш нартай багтлаа. За амжилт хүсье. За. Тамирчин хүн гэдэг төвчээр хатуужилтай байж ямар хүнд хэцүү сорилт даван туулж болохыг үзэгч олондоо харуулж чадсан юм. Эрдэнэ Баттай спортын амжилт хүсээд багш дасгалжуулагч оролцогчд маань үдэж өглөө. Ингээд Монгол хүчтэн реалити шоуг 13 хүчтэн залуус үргэлжлүүлэхээр боллоо. Тунаж үлдсэн оролцогчдоо дараагийн уралдаан тэмцээлд амжилт хүсье. Монфреш хэрэглэгч та бүхнийхээ хэрэгцээнд тохируулан өвлөн их цэвэр сүв бие бодорой сүүнүүдээ шинээр 1.5 литрээр савлан худалдаанд гаргалаа. Монфреш сүв компани. Замчин залуусан мань цаг нарыг хүлэжрэн хөгжлийн зам тавьж байна. Аваргыг давж авраг болоход асар их хөлс хүч хөдөлмөр шаарддаг гэдэг дээ. Хөлс урсгсан хүнд ажлын дараа жалам харж мөн чаатай да. Эрмэг залуус нь эмнэг хангал сургаж таван гайхуулна. Саруул гоёмсог барилгуул сөндөрлүүлж сайхан хотоон чимэж байна. Амны цанга ажлын ядаргааг тайлдаг нь шалам хар. Хан тэнгэр шиг харчуудан саруулав. Герман чанар. Германы алдарт Шука брендийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютор нь BBL компани юм. Бид бусад вакуум цонх үйлдвэрлэдэг компаниудаас маш том ялгаатай. 100% Германы хөрөнгө оруулалт, Герман технологи, олон жилийн туршлага, үндсэн материалда 50 жилийн баталгаа. Үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнд 5 жилийн баталгаа өгнө. Та битгий андуураарай. Шука брендийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютор BBL компани. Мишель Төв B13 дугаар павильон.
Манай бэлтгэлийн явц бол ерөнхийдөө жигдрээд бэлтгэлжилт гайгүй явж байна. Тэгээ бэлтгэл хийхдээ одоо юуны хагасааныхаа шалгаруулалтанд ойрцсон тийм дасгалуудаа бэлтгэл дээр хийж байна. Энэ юу гэхээр чулуу өргөх, машин чирэх, машин өргөх тийм юмнууд байгаа. Энүүгээр бэлтгэл хийж байна. Тэгээд зарим нь бас хийж үзээгүй дасгалууд жоохон бэрхшээлтэй. Тийм байна. Техникийн сурчвал тэгээд гайг баха. Ер нь өнөөдрийн бэлтгэл бол их сайхан боллоо. Энэний хүртлийн бэлтгэл дээр нэг сануулга авсан байсан. Тэр сануулга өнөөдрийн бэлтгэл дээр бодоод ер нь бэлтгэл ирч хүчтэй их сайн хийлээ гэж би өөрөө бодож байгаа. Ер нь хөвчлэн нурууны татал талын дасгалууд орж ирж байна. Тэгээ машин өргөж, хатад зогсох, тэгээ чулуу өргөх хөвчлэн яг хар бор ажлын тийм дасгалууд орж ирж байна. Ерөнхийдөө бэлтгэл их сайхан болж байна. Хоолундын ч гэсэн цаанаас нэг зохицуулаад амралтын зохицуулаад их сайхан байна. Бэлтгэл их жигдрээд гоё явж байна даа л гэж хэлмээр байна да. За өнөөдөр бэлтгэл дээр нэг жоохон таараа үзүүллээ. Шалтгаанууд нь буу жоохон имтэлтэй байгаа учраас татлан дээр өөр ирэхгүй алдаадлаа. Тэгээд өнөөдөр имтлээ жоохон идэж байгаа. Тэгээд сайн хийж бодож байна гэдэг. Okay, what you gonna do? За зөвхөн манай энэ дугаар энэ төрөд өндөрлж байна. Өнөөдөр нэг тамирчин маань хүндх шалтгааны улмаас тэмцээнийг орхиж байна. Газраас ирсэн энэ олон залуучуудаас шалгарч 3 шатыг ардаа орхиж хэрэг хөтөл явж ирсэн тамирчин өнөөдөр одоо эмнэлгийн магадлангаар халагдж байгаа нь бас харамсалтай юм. За энэ ч яг тэмцээн олон байгаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай. Хувийн дугаар 66 Эренцэн Бямбийн Пүрэв давг Аранхай аймаг. Хувийн дугаар 8 Нямдавагийн Баттөвшин Ховд аймаг. Хувийн дугаар 1 Бямбагийн Буян мөнх Баян хонгор аймаг. Өчтөрөөс өөр гоё тий. Ваа гэж жолоо өрснө. Йоо. Сэрчээсээ. Байж л. Хувийн дугаар 11 Хөрвийн Болбаатар Улаанбаатар хот.
Хувийн дугаар 4 Сангийн Батхүр Дархан уулаа. Чиний гар тавихгүй шүү дээ. Тэтгэвэр яагаад ч атгаар зурчил. Өгшаа. Дөөч. Бүр атгаар зурч. Одоо 5 секунд. 50 атгах шүү. 50 атгах шүү. Одоо 5 секундаар биш. Гарч авч яагаад ч үгүй чи. Чи өөрөө алдах гэж. Хувийн дугаар 55 Самбуугийн ган тогтох Арангаа аймаг. Хувийн дугаар 3 Төмөрбаатарын Эрдэнэхүү Орхон аймаг. Ёстой зүйл багш. Ламч. Өөр тийш. Энэ бүжиглээд байна яаш. Наашаалаа. Зураг аваад болоо байж. Хувийн дугаар 33 Айван төмрийн амар заяа Өвөр хангаа аймаг. Наашаар дэдэн 3 дор тэгээ болоо шүү. Маргааш ачаад аваа. Эдгийг ачаад аваа шүү. 3 ороод болоо шүү. Наш норондыг хачаад ирж байна. Хөөш. Хувийн дугаар 48 Баасан дөржийн мөнх Баатар Тэнтэй аймаг. Бас. Нэг л. Одоо атлалтаа сайн шүү. Хувийн дугаар 14 Батсуурийн Инх бат Дунд говь аймаг. 3 орсон бол татаач юм аа нурууч гэж байгаа. Явлаа штэ. Хувийн дугаар 9 Монгол жавын Отгонбаатар Овс аймаг. Хөш! Хөш! Чангалаараа. Аас! Ооса. Очоо. Тахгүй. Жохон татаад авчих. Хөлөөрөд. Явцаа. Зүтгэж дээ шүү.
Уруу суулж байгаа. Манай бэлтгэлийн явц бол ерөнхийдөө жигдрээд бэлтгэлжилт гайгүй явж байна. Тэгээ бэлтгэл хийхдээ одоо юуны хагасааныхаа шалгаруулалтанд ойрцсон тийм дасгалуудаа бэлтгэл дээр хийж байна. Энэ юу гэхээр чулуу өргөх, машин чирэх, машин өргөх тийм юмнууд байгаа. Энүүгээр бэлтгэл хийж байна. Тэгээд зарим нь бас хийж үзээгүй дасгалууд жоохон бэрхшээлтэй. Тийм байна. Техникийн сурчвал тэгээд гайгүй баха. Ер нь өнөөдрийн бэлтгэл бол их сайхан боллоо. Энэний хүртлийн бэлтгэл дээр нэг сануулга авсан байсан. Тэр сануулга өнөөдрийн бэлтгэл дээр бодоод ер нь бэлтгэлийн эрч хүчтэй их сайн илээ гэж би өөрөө бодож байгаа. Ер нь хөвчлэн нурууны татал талын дасгалууд орж ирж байна. Тэгээ машин өргөж батд зогсох, тэгээ чулуу өргөх хөвчлэн яг хар бор ажлын тийм дасгалууд орж ирж байна. Ерөнхийдөө бэлтгэл их сайхан болж байна. Хоолундын ч гэсэн цаанаас нэг зохицуулаад амралтын зохицуулаад их сайхан байна. Бэлтгэл их жигдрээд гоё явж байна даа л гэж хэлмээр байна да. За өнөөдөр бэлтгэл дээр нэг жоохон таараа үзүүлэлээ. Шалтгаанууд нь буу жоохон гэмтэлтэй байгаа учраас татлан дээр өөр ирэхгүй алдаад лээ. Тэгээд өнөөдөр хэлж байгаа идэж байгаа тэгээд сайн хийж бодож байна гэдэг. За зөвхөн манай энэ дугаарыг төрөөд өндөрлж байна. Өнөөдөр нэг тамирчин маань хүндх шалтгааны улмаас тэмцээнийг орхиж байна. Газраас ирсэн энэ олон